За сайн байцгаана уу guys. Энэ сугаараа би та бүхэндээ өөрийн унших дуртай мангануудад тайлбарлаа явуулна. Өнөөдрийн бичлэгээр JoJo-гийн чаргалтай адил явдал part болоо Steel Ball-ыг ярихаар бэлтгэсэн байгаа. Энэ part нь хэдийн аним болоогүй ч хамгийн алдартай партууд нь нэг ба өмнөх 6 партайгаа ямар ч холбоогүй. За баг өөр анимгээ ойлгосон ч болно. Хүчний систем болон зарим нэрнүүд нь л адилхан. За бичлэгэндээ орцгоё. Юм баахан шууган бэ. Асуудал дээрх цаанд мэн л байна. За энэ хөгжиж үйл залууг Sandman гэдэг хөрхи майханда цагаан арцуудын ном нууж байгаа баригдсан байлээ л дээ. Хэдийн хөлнөцгөн гүйж байсан ч мортой залуусаас сугтаад чаддагч игчтэй баригчин. Игч нь гэлүүн бусаахч нилийн ятгсан ч Sandman зөрсөр явна гэж хэлдэг. 50 сая доллар. Энэ өрхөцсөн газрыг худалдаж авахад цагаан арцуудын мөнгө хангалттай. Өршөөгөөрэй. Мэд бүхэн гомдолтой байна уу Steel? 70 эрэг дээр баригдсан тусгай жорлон хог хаягдлаар дүрч байна. Нэр хог хаягдл руу хүүхэд хүртэл унсан. За энэ юу болоод байгаа гэхээр энэ Steel гэгч 50 сая долларын шагналтай морины уралдаан явуулахар болж 500 гаруй хүн орох болов гэж таамагласан ч тэмцээн эхлэхээс 2 өдрийн өмнө 2000 гаруй орчим хүн цуглаж мордын тооч мөн өсөж үзэгчид зочид гэд бөөн бужигнаан болоод байгааж бид өөрөөр явах хэрэгтэй ноё Steel. Steel Ball-ны хэвлэлийн багварлыг эхлэх гэж байна. Ойлголоо. Би удахгүй очлоо. Би юу их вэ? Би үнэхээр айж байна. Хэрвээ энэ уралдаан бүтлгүүтвэл яах вэ? Зүгээр дээ. Чи 40 жил ивент итгэгчээр адилж байна. Өөртөө итг. Чадах бүхнээ хий. За энэ ихнэр нь нэрийг нь Lucy Steel гэдэг. Нэг сонирхолтой багтлэхэд Lucy 14-тэй, Steven 53-тэй. Хайр дурлалд нас хамаагүй гэж. За ингээ хэвлэлийн багварлал нэ. Ерөнхийдөө бол энэ уралдаан болохоор Сан Диего номхон талын эргээс эхлэн Нью-Йорк дуус хүн төрөлхтний хамгийн анхны Хойд Америкийн морин уралдаан юм. Хоорондын зайн ойролцоогоор 6000 км ба тэмцээний ялагч 50 сая доллар авна. Нэг оролцогчоос авах хэмжээ нь $1200 ба тэдний зардал, буудал, хоол, эмчилгээ зэргийг танаас хариуцна. Та зэвсэг ашиглахыг зөвшөөрөх үү? Гэмтэргийн үйл гэж авч үзэхгүй бол бид энэ тухай юу ч ярихгүй. Хорт могоо зэрэг амтан байх магадaltaй тул бид үүнийг дөрмөөс асч чадахгүй. Энэ уралдаанд нэр дэвшсэн зарим аваргын нэрсийг бидэнд хэлээч. Wyoming Cowboy, уулын тим. Египтийн Арабосоос оролцож буй Абдул. Ер нь энэ мэтлэн өмнөх партуудын нэрнүүд нэлийн давтагдана. Зүгээр л адилхан нэртэй өөр хүмүүс шүү заа юу. За. Евразиг эзэлсэн Монгол нүүдэлч Чингис хааны удам алс дорнодын морин спортын мастер Дууд хаан. Морины уралдаан дээр Монгол дөр гарахгүй бол өөр ямар дөр гарах вэ тийм үстэй. За дараагийнх нь Дэго Брандо. Тэр морины сууд ухаан тийм. Энэ холцом түүний ухаан хэр ажиллах бол энэ уралдаан бүтлгүүтэн гэсэн юм байхгүй. Энэ бол зөвхөн адил явдал. Энэхүү Steel Ball-ын уралдаанд дэлхийд өрд өмнө хизээж болж байгаагүй үйл явдал болох болно. Дахиад нэг асуулт байна. Таны цаана байгаа хүн таны эхнэр мөн үү? Би 14-тэйг сонссон. Ярилцлага дууссан. Энэ уралдаанд ямар ч хамаагүй. За тэгээ эвлэлийн багварал дууснаа. За тэгээ эвлэлийн багварал дуусны дараа нэгэн гялалцсан шүдтэй залуу бооцооны мөнгө өгж буй хооронд нэг гар бууных нь мөсөнд байсан бөмбөгөнд хүртэл хөлнүүд нь мэдээг болон газар унцдаг. Тэгээд бооцооны мөнгө гүйцэх гэсэн $20 дутах ба нөгөө гар нь шүрцэн байдаг. Надад шүрсэн дооснуудаа эргүүлж өг. Хэрвээ надад $20 дутвал би уралдаанд орж чадахгүй л байсан байх та. Би уралдаанд орж ялч чадахгүй л байсан байх та. Тийм үстэй. За энэ культурыг Jairo Zephyr гэдэг. Манай гол дөрвүүдийн нэг. Тэгсэн нөгөө гар хулгай эргээд цагдаад баригдаад явж байхдаа өшөөг аав нэтэргээл яг буудахсан цагдаа нар бууг нь хураг авчдаг. Нөгөө гарч бууга хураалгачаа дараас нь баахан юм яриад тохорно. Jairo бууг нь буцааж өг гэж хэлээд халд өвөлт хэр болно. Наатаав. Хэрвээ үнийг хийвэл дохиогоор эхэлнэ. Хэрвээ чи намайг өвтгөх юм бол нөгөө гаранч бүр ягаад бууга авч чадахгүй байжсэн чинь Jairo шууд бөмбөгөө шидэд бөмбөг нь гарыг нь осон чи эргэлцээр нөгөө гарч маань юм биднэ. Ямар ч асуудал алга. Энэ зүгээр дүүвэл байж. Тэр үеэр нэгэн тэрэгцтэй залуу Jairo-г маш их сонирхдаг. Ган бөмбөг эргэлж байсан. Өндөр урттай. Тэр залуугийн гарыг онсон ч эргэлцээр л байсан. За энэ дөр бол манай гол дүр Johnny Joystar. Манай дүр хөрхи алхаж чаддаг байхгүй юу? Johnny багасаа маш сайн уралдаанч байсан ба хүн болгон түүнийг биширдэг байсан. Гэхдээ нэг өдөр Johnny жүжиг үзэх гэж яваад шүнжэнгөө очирсан хүүхдээ очрын дайраад хөөгөө гаргацсан. Тэгсэн нөгөө хүүхд нь уурандаа Johnny-г буудаад манай хүн хэвлэнээс хойш мэдэг болцсон юм байлээ. Чаавас өөрөөсөө тосон доо. Зүгээр очрлоод явж байсан бол сайхан алхаад явж байхгүй юу? Түүнийг эмнэлэгт ирснээс нь хойш түүний нэр хүн чалаар нэг болж эмч идэр нүртэл ногоо шиг харьцаж гэр бүлийнх нь нүртэл түүнийхээ зүгээр л хайцсан байдаг. Харин одоо Johnny өөрийн сонирхолтой татагтан тэрэгцрээсээ босож Jairo-гийн бөмбөгөнд хүрэх гэсэн ч буцаад тэрэгцлээгөө боочдаг. Ган бөмбөгнүүд, миний хөлнүүд
Би түнд хүрсэн. Тэр залуугийн хөөе, хүлээгээрэй. Хөөе чи чамайг надад юусны би мэдэх хэрэгтэй байна. Миний хөл хизээч бүр нэг хизээч 1 мм хөдөлж байгаагүй. Тэгтэл Жайро зүгээр л рефлекс хийж явцсан чинь Жонны мөчөөгөө ч өглөхгүй тэрэгцрээс үсрээд бөмбөгн хүртэл түүний хуруунд нь мушгирчдаг. Чи үнэхээр булчин сайтай юм гэж. Гэхдээ чам шиг хүмүүсийг би дахиж алгуулахгүй. Би ч юм тодорхой хэлье. Энэ эргэлт гам бөмбөг бол миний зэвсэг. Чи морь унж чадахгүй шүү дээ. Стил боолроо унтахгүй эхлэх гэж байна. Гижлээ цааш явдаг. Хараалт. Би зүгээр л би морь дээр дахиж гарч уралдах болно. Тэнд найдвар гэрэл байгаа болов. За тэгээд дараагийн нэг дүрийг танилцуулна. Энэ юу ч бодохгүй сайхан хөвтөж үү залуу Поколоко гэдэг. Чи юу хийж байгаа юм Поколоко? Тэнгэрт байгаа үйлнүүдийг тоолж байна. Нэг өдрийн дотор хідэн үйл тоолж болохыг. Яагаад тийм 50 байгаа вэ гэхээр Поколоко 3 хоногийн өмнө хот руу явж мөрөдөг томд ялагдаад нийт цэгийн эмэгтэйгээс өөрийн азаа хилүүлжилтээ. Дараас эхлээд миний амьдралын хамгийн аз жаргалтай 2 сар эхлэх гэж байна. Хэ. Би тоог алдчихлаа. Би зүгээр л шинээрээ. Хөөе. Би чиний газар хаглах цалинг 1000-аас $1200 болгож өсгөх тухай газрын эзэнтэй ярьчихсан. Ах уу. Шинэ талбар үнийг та үнийг хэд гэж хэлсэн бэ? За тэгээд дараа нь Жайро майхан дав юмнуудаа бөөгнүүлж байтал гадаа нь хүмүүс шуугалтаа гараад дарсан чинь Жоныгийн тэрэгцэр байждаг. Жоны тэрэгцрээс буунчгтөр шөнөөс хойш морин дээр бэлтгэлээсэн байдаг. Гэтэ би энэ битүү шарах сарв болж зөмдөг өнцсөн байх бөгөөд Жайро ч хүнийг харан баггүй биширдэг. Саад усан дуушлаарай. Тэнцэн дөрхөнд бол таана бүртгүүлж байгааг асуух гэсэн юм. Тэнд хөөе чам шиг инжээ яаж $1200 төлж чадах юм? Явж үз. Маа. Хин чин маргад эрдэнэ үү те? Чи юуник хаанаас олсон юм? Энэ жинхэнэ үү? Үнийг их чин санд мань явахаас өмнө өгсөн байдаг. Энэ чиний оролцох зөвшөөрөл болно дуугаар. Чи уралдаан эхлэх цагийг мэдэж байгаа юу? Мөн би тэмцээн эхлэхээс өмнө морины чин хошууны хийг аавна. Надад тэмцүүл хэрэггүй. Би зөвхөн өглөөрөө ТV гатлаг болно. Тэмцээн эхлэх өдөр иржээ. Бүх оролцогчид тэмцээн эхлэхээс өмнө цуглацгаана. Манай Жоны хүртэл ирсэн байдаг. Би буучихгүй. Би үнийг олох болно. Энэ зүйл эргэлтэндээ байна. Чи аль хэдийн хариулт олчихсон. Хэрвээ чамд морин дээр цугсд байгаа бол яагаа болохгүй гэж. Тэмцээн эхлэх хүртэл 2 минут үлджээ. Нийт 3652 оролцогч. Энэ газрын зураг дээр харуулсан дагуу Нью-Йоркийг оролцуулаад нийт 9 хяналтын цэгийг байршуулсан байгаа. Хяналтын цэгүүд нь уралдааны зэрэглэлд давхсан хугацаа тодорхойлох ба морь солих зэрэг хууль бус ажиллагаа байгаа эсхийг шалгах гэж оршино. Мөн тусдаа хяналтын цэг хүртэлх уралдаан бүрийг үе шатгина. Эхний шат бол католик сүм хүртэлх 15,000 метрийн ойрын зай уралдаан. Нийт 9 үе шаттай. Үе буяа аваргад $10,000 болон 1 цагийн урамшуул болгоно. Цагийн урамшуул гэж юу вэ гэхээр хэрвээ цагийн урамшуулалтай бол барианд 2 дугаар байранд орсон ч төрөөс хүнээс 1 цагаар хожигдсон байлаач ялагч болж орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1500 цагаар төрүүлсэн бол 1502 цагаар 2-т орсон хүн цагийн урамшуулалттай бол төрүүлж болно гэсэн үг. Оо, миний тайлбарлахыг сонсож байх хооронд 3600 мордоос 1 морь төрүүлээ гараад ирлээ. Гайхалтай. Би 636 дугаар. Жайро зэпэрэ. Бусдыг хол илүү өргсөн байна. За тэгээд Жайро төрүүлээ явж исэн чинь Дэго Абдул хоёр араас нь нэхэд ирдэг. Тэгээд Абдул тимээгэрий Жайрогийн морийг түлхэж эхлэн хурдан алхахад нь Дэгоч боломжийг алдах урагшилж эхэлнэ. Тэгтэл Жайроч мөчөөг өглөхөө төгөл рүү бөмбөгөөштөн Абдултай хамт төгөл рүү ордог. Тэгсэн Жайрогийн тухсгийн хөдөлгөөд Абдул урдаа байсан том кактуснууд руу унаж тэмцээнээс асагддаг. Оо, аврагад нэр дэвшигчдийн нэг аль хэдийн тэмцээнээс асагдлаа. Сая юу болсон бэ? Энэ гам бөмбөнөөс болсон уу? За яг юу болсон бэ гэхээр Жайро кактусыг Абдулаас төрүүлж хараад бөмбөгөөшөд нь тэр нь эргэлтийн удмаас тоосоор бүрхэгдэн кактусыг харах боломжгүй болгон ойртод ирэхээр нь өргөцсөн байдаг. Юу ч болсон би авах болно. Өвчин нэмгээс бус тохиолдолд би бүгдийг авах болно. Ялангуяа цагийн урамшууллыг. Нихо. За тэгээд Жайро хэдий хурдаа нэмж явж байсан ч Дэго араас нь баг багаар ойртод байдаг. Хачи юм да. Тэр улам ойртож байна. Тэгтэл Дэго баг багаар зорьцоор бараг тэр хоёр зэрэгцээд ирдэг. Тийм ээ. Тэр түүний өчрөг болсон. Тэр түүнийг бүрэн уншиж байна. Дэго яаж ийм хурдан Жайротой зэрэгцээд ирсэн бэ гэхээр бүх зүйлс өөрийн гэсэн зуршилтай байдаг. Ялангуяа морд илүү их зуршилтай байдаг. Зуршил гэдэг нь жишээлбэл тодоос ихсрэх, чихээ эргэлдүүлэх гэх мэт өөрийн мэдлгүй хийгээс орсон зүйлсийг хэлдэг. Жайрогийн мордсон зуршилтай. Жайрогийн морь 8 удаа амьсгалах үедээ 1 удаа зүүн тишээ хэлбэлцдэг ба яг хэлбэлцэх үед нь түүний урд баг зэрэг бурдаг. 5 дахь амьсгал, 6 дахь амьсгал, 7 дахь амьсгал. Зүүн тиш найгаж байна. Дэго брандо ар хүзүүгээр нь өнгөрөн гарлаа. Дэго тэргүүлж байна. Тэр морины зуршлыг олоо мэдчихэж Жайро энэ талаар мэдж байгаа болоо.
За тэгээд Диего дөрвөөсөр гүүрээр гарах үед Жайро хоёр бөмбөгөн борныхоо бөксөн дээр эргэлдүүлэн тэрэлт авч нисээд урд нь гарчдаг. Хөөе. Чи говьч байна. Тиймээс би зүүн тишээ хэдэлцдэг зуршлаа говьлж байна. Гэхдээ сайн байна. Урагшаага юу. Өөрө гаргадаа. Жайро бөмбөгөө ашиглан тэрэлт авсны улмаас гүүр өвдөж мөр гарахааргүй болж бүгд л гол гатлахаас өөр аргагүй болон Жайрогийн хойноос бүгд давхиж эхэлнэ. Тэр үеэр Поколоко одоо сэрж байдаг. 3 гаруй мөр хажуугаар нь давхиж ирдэг бас л бүх нөөцөө гар юм да. Манай хүн чадандаа итгэцээр давхиж эхэлнэ. Гайхалтай. Хүн болгоны мөр хаасаагүй давхиснаас болж би өмнө газар дээр явхад ийм амар байгаагүй. Би хойлаасан дээр явж байна. Гэхдээ байцаар хэрвээ зүнчээ хийсэн үнэн бол тэмцээн болох өдөр яагаад би унтдаг вүлээ? Тэгэд байжсэн Поколокогийн нүур рүү ялгцсан ширчдэг. Би биш, эцсийн эцэс би биш. Энэ алтан зоос ялгцтай байна. Миний хувцсан дээр ялгцсан байна. Баярлалаа, бурхан минь. Энэ үнэхээр үнэн байж. Хараал идэ. Би замаасаа төрчихлөө. Энэ үнэн биш байж. Тэрэндээ хааш явчих уу? Нөгөө гардан гарууд нь яхаа мэдэхгүй байж тал. Поколоко ирс шийдэн Сандманы агаас тадан цохоор өсрөн бараг л унангаа алтдаг. Онсоо ашигла. Хэрвээ ашиглаж мэддэг бол. Энэ залуу тэр далайн эргээс энэ чигээрээ гүйж ирсэн гэж юу? Тэр яаж ингэж гүйж чаддаг вэ? Одоо тэд дөнгөж 6000 м нэмгийг давлаа. Жайро тэргүүлсэн хэвээр байна. Жайрогийн мөр утгагүй ядарч эхэлнэ. Хэрвээ би түүнийг хараанаас алдчих бол түүнийг гүйцэх боломжгүй болж магадгүй. Надад энэ уралдаан ялах эсвэл мөнгө ш. Гэтэл Жайрог энэ тал замаа товчлохоор ойр ордог. Гэхдээ энэ маш эрсдэлтэй ба маш их бартаатай. Харин эсрэгээр үүнийг гатлал бариар улам ордох болно. Ямар ч өтгөр нь Жайро цэпэрийг галзуу юм уу? Унаач улам морин гэмтэх магадлал маш өндөр. Тэгсэн Поколоко Жонот зэрэгцээд ирсэн байдаг. Тэгээд шууд манай хоёр Жайрогийн араас ойроо явна. Гэхдээ Поколоко уул нь унтчаад зэрэгцээд ирсэн бас гэхээр бас галзуу явж байгаа сте. Ойроо яг орох болтол Поколоко гинтлэнд тасаа инээд орчихдог. Юу вэ? Энэ залуу тэр юу гэдэг вэ? Поколоко эдэн анж явсаж мөчөр цохиулахгүйгээр яваад идэг. Тэр залуунуудын анж угаач хурдаа нэмсээр байна. Тэгсэн нөгөө азны хайцын бүүм мөчөр цохиулан газар тундаг. Яг л миний бодож байсан шиг. Гэтэ Поколоко стил азтай л явдаг. Мөчөр цохиулан унах үед мориндоо чирэгдэн мөчрүүдийн орондох цагаар явна. Жоныг хаян цааш явдаг. Ийм азтай болж нэр ялж авахгүй. Энэ залуу мориноос унснаар тэр зөвхөн морь дамжин өнгөрч чадах цаг чөлөөтэй тулж чадна. Жайро замдаа саад болсон мөчрүүдийг холдуулаа явж байсахад араас нь нэгэж байсан Поколоко руу нөгөө мөчрүүд нь харавчдаг. Нэг харахад азтай юм шиг. Эсвэл азгүй юм шиг. Агаас нэг нь гарч ирлээ. Энэ Жайро байна. Гүдэж өснө Жайро ганцаараа гарч ирлээ. Дахиад нэг хүн гарч ирлээ. Юу вэ? Тэр хэм бэ? Поколоко модны мөчр цогөөсөн чи имэйл дээр буцаж тогтч чадсан байдаг. Би ойлгож өгөхгүй. Тэр хэм бэ? Тэр ямар нэг чадвартай байх хэвээр. Стигвэс тийм зүйл тохиолдох боломжгүй. Эцсийн өрсөлдөө хэллээ. Тэд бариандаа хүрэхэд ердөө 4000 м үлдлээ. Тэдний өмнө чөтгөрийн уруу дув байна. Тэгсэн Поколоко урууж байсныг сони юм гарч ирээд "Өхрийг санаж яв. Тэнд өхөр байна. Поколоко" гэдэг. За манай архаг жожочд бол юу гэдгийг хэлүүлдэг мэдж байгаа л үү те. За мэдгүй байгаа хүмүүс санаа зовлтгоо. Удахгүй тайлбарлаад өгнө. Нөгөөтгөн ч морин дээр нь гарч ирээд "Урагшаа. Доошо уруудах тал дээр санаа бүүзөө. Чи чинь анцтай залуу шүү те. Хөө юурд байгаа залуу. Чи хизээш надаас ихний байрыг авч чадахгүй. Чи ямар нэг юм хэлсэн үү? Чи миний өгцөгтэй яриад байсан юм уу? Учир нь өгцгөр юу ч ярьж сонсч чадахгүй шүү дээ. Тэгтэл Поколоко хурд давн Жайрог урд гарах ба жоохон явж байгаад бүдэрч унаа Жайро буцаагаад ихний байраа авч чаддаг. Ямар ч өтгөрнө. Тэр хөдөлж байна. Поколоко унаагүй байдаг ба нөгөө өхрийн цогц гээдсэн тэрийг унтсан мортойгоо доош урууж байдаг. Новш гэж энэ аимшигтай юм. Түүний морь давихчгүй нэ. Дөрмийн номонд юу гэж бичсэнийг би сайн мэдэхгүй байна. Гэтэ би чамайг өхрийн цэг унахыг зөвсөрч чадахгүй. Гэж лээ тадруу бөмбөгөө шийдсэн. Гэтэл Сандман гарч ирээ. Бударсан чулуунуудаар намжаад урд нь гараа гүйж эхэлнэ. Хүн бүхэн л түүний хөл нөцгөнгүүж байгааг анзааран гайхдаг. Угаасаа морины уралдаанд хөл нөцгөнгүүгээд байвал хинч гайхна сте тий. Сандманы хордон гүгээд байгааг гол шалтгаан түүний гүйлтэх юм аяг. Хүний хөл газар төрөх үед түлхэлт бий болдог. Гэхдээ Сандман хөлөө бүрэн гიშгэлгүй өлмийн газарт богино хугацаанд хүрэн тэрэг даван урш хөдөлдөг. Бөгөөд ийм маяг хөдлөл хүний хөл гэмтэх нь ядарх нь бага болдог. Гэхдээ дан гац ингэж хөддөд хордон гүн гэсэн үг ш. Биеийн булчин шүрмэс авхаалцсан ба гэд маш олон зүйлсийг шаардна. Ийм төрлийн гүйлт. Тэр үнийг хаанаас урсан юм бол? Гар болон биеийнхаа бүх булчин ашиглах нь яг л ирвэс шиг юм.
Хөлөндөө огт хүч өгөхгүй байх бөгөөд энэ чулуунууд дээр хамаагүй хурд юм. Түүний өрсөлдөгчд нь хурдан мордчихлээ. Бид эстэд боолрооны энэ үеийн үр дүнг хэлж мэдэхгүй юм. Тэр үеэр гүүр нурснаас болж нэлээд ард тоцорсон Дэго урагшилсаар Жоныг ард хүрээд ирсэн байдаг. Агаарын даралтын бамбай салхи бүрэн хаагдсан газар болов морой залах юм бол агаарын даралтаас үүсэх ядралтыг үгүй идэг. Энэ бол ашиглахад маш туршлагатайч маш аюултай жолоодлого. Тэгтэл Жонны хурд даван Дэгог урд оруулахгүй юм ээ. Морныхоо ойд өлөөр хідэн чулуу нүлгэн тэр хурдаа нэмэгтэй хідэн чулуу өшгөлсөн. Энэ залуу мэрэгшийн унаач байсан юм бах та. Эхний үе дуусахад ердөө 1000 м үлджээ. Их морнууд ядарт үлдэж эхлэх ба Жонни, Дэго, Жайро, Поколоко нар бүгд л Сандманы араас тавьсаар зэрэгтэй ирдэг. Дэд бүгд зэрэгслээ. Дөрөв мортон бүгд Сандманы ар зэрэгцээд ирлээ. Надад буцах гэр орон байхгүй. Надад хүч чадал болон ир зэрэгээс өгөөч. Барай ортон 100 м болоход Поколоко өгсөн модны дээгүр мориор харин төрүүлж эхэлдэг. Тэгтэл Жайрогийн тал маш уртаа гараад ирдэг. Үгүй байцраа. Поколоко ганцаараа гарч ирэх байна. Байж боломгүй юм. Түүний моринд хөлийн хүч үлдсэн байх ёсгүй. Жонни Жойстар. Чамайг үзэж ирэх чинь би гайхсан шүү. Дашрын дэлгэж яалаа. Чи өрд өмнө усан онгоцон дээр сууж байсан уу? Би өмнө нэг л сууж байсан. Чи мэдхүү. Даруул тогцоо далаад гарахад илүү их салхи шуурдаг. Мөн урдаас үлэхийн салхи. Мексикээс ирэхийн салхи. Миний моринд тусалж буй хүсэр байсан. Ихнээс ахуулаад. За яг юу гээд байгаа вэ гэхээр Жайро тэмцээ эхэлснээс хойш нуруунд дээр хоёр нөмөртөө гам бөмбөг эргэлдэж байсан байдаг. Яг л даруул цонгоц шиг хойноосоо тэрэл таван энэ хүртэл хурдалж чадсан байдаг юм. Бас л зөв юм баг хэвчээ. Хөлөг онгоцоор явж байгаа мэт. Энэ бас салхины хүч. Мексикээс ирсэн салхи. Жайро Зепперэ 1-р баримт орлоо. Эхнээс нь дуустал үнэхээр хүчрэх үзүүлбэр байлаа. 18 минут 7 секундын хугацаатай тодорлоо. Ийхүү эхний шатны шинэ авраг төрлөө. Ядагч $10,000, 1 цагийн урамшуудал болон 100 оноо, 2-р 50 оноо, 3-р 40 оноо, гэх мэтээр 21-р байр хүртэл бүгдэнд нь оноо өгөх болно. Нийт 9 үеийн төгсгөлд оноогоор ялагчийг тодруулна. Тэгтэл шүүгчид нэг зүйл хэлэлцэж эхэлнэ. Ноён сэтгэл. Надад Жайро Зепперийн талаар мэдээлэл байна. Дээр 5-р сард Италийн Женовоогоос гарч 5-р сарын 22-нд энэ улсад ирсэн. Жайро энэ улсад Европын зарим нэг хааны эзэмшдэг улс онгоцоор ирсэн. Декер нь юу гэсэн үг юм? Засгийн газрын VIP эрхт хүн, эсвэл баян чинэлэг хүн гэсэн үг. Ийм хүн яагаад энэ уралдаанд оролцсон гэж? Түүний бүгэлсэн акт хоосон байна. Жайро Зепперийн талаар явуулж мэд. Ойлгосноо. За тэгээ нөгөө шүүгчид хуралцаар Жайро туруу дуулахар болдог. Нөгөө Жайро хад руу бөмбөгчтэй тэрүүгээр нь Сандман өсөрсөн дээ. Тэрийг саадуулжуулсан гэж үзээд бүр 20 байраар доошлуулна. Сандманыг 1 байраар дээшлүүлнэ. Энэ үе авраг болгодог. Юу? Байр буурлага.